Манай эвслийн зүгээс багш нарт зориулсан ялгаатай байдлын талаарх видео агуулгыг бэлтгэн хөргөж байна. Бидний зүгээс ялгаатай байдлыг яагаад чухалчилж онцож авч үзсэн бэ гэвэл энэ маань 1992 оны үндсэн хуулийн оршил хэсэгт байдаг Монгол улсын өмнө тавьсан зорилготой шууд уялдаа холбоотой. Монголын ард түмэн бид буюу Монгол улсад төрж өсч амьдарсан Монголын улсын иргэн бүр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицлон бүтээхийн тулд хувь нэмрээ оруулж үр шимийг хүртэж амьдрах гэдгийг тусгайлан заасан учраас бидний зүгээс үнийг онцолж авч үзэж байгаа юм. За хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмүүдийг бүгдээрээ зурган дээрээс харах юм бол энэ маань эрх чөлөөтэй байх бүхий л боломжийг хангасан хоорондоо хүмүүс эвтэй найртай ямар нэгэн айц дарамт шахалтгүй ялгарлан гадуурхалтгүй амьдарч байгаа тэ нийгмийг олж харж болж байгаа юм. За өмнөх нийгмийн хувьд бол тэгш боломжийг бүрэн дүүрэн хангахыг зорж исэн болохоос биш тэр бүр хүн бүрт эрх чөлөө боломж сонголт хийх нөхцөлийг бүрдүүлж исэн тохиолдол маань хомос илүү тэгштгэх байдалтай хандж ирснийг нь бол бид нар мэднэ. За үүний дараа орчин үед ялангуяа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бий болгохын зүгээс бидний энэ тэргуунд анхаарч байгаа зүйл маань бол эрх тэгш байдлыг хангахын төлөө зорж ажиллаж байгаа. Үүний маань эцсийн зорилго юу юм бэ гэхээр эрх тэгш байдлыг хангах замаар бид нар илүү эрх чөлөөтэй байх боломж нөхцөл нийгэмд бүрдсэн байхыг зорж тэмүүлж ажиллаж байгаа гэж эндээс харж болох юм аа. За яг анги танхимд багшийн хувьд та бүхэн юуг анхаарах боломжтой вэ? Яагаад ялгаатай байдлыг онцож авч үзэх юм бэ гэхээр таны ажиллаж байгаа та бүхний ажиллаж байгаа цэцэрлэг, сургууль, тэр дундаа анги танхим гэдэг маань өөрөө маш олон хүүхэдтэй, маш хоорондоо адил шинжээрээ төстөж бас зарим талаараа хоорондоо давуу ялгаатай онцлог бүхий хувь хүмүүс тийм орчинд та бүхэн бол ажиллаж амьдардаг. Тийм учраас бидний зүгээс юуг анхаарч ийнө гэхээр энэ олон суралцагч нар маань болохоор бүгд хувь хүнийхээ хувьд өөрийн нөөц болцоог бүрэн дүрэн нээж харуулах зорилготой боловсролын тогтолцооноос үйлчлэгээ авч байгаа, өөрсдийгөө хөгжүүлж байгаа хувь хүмүүс юм аа. Тэгэхээр энэ хувь хүмүүсийн онцлогийг харгалзаж үзэх нь яагаад чухал юм, яагаад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм бэ гэдгийг та бүхэн товч танилцуулъя. Ялгаатай байдал олон янзын суралцагч нар нэг доор суралцж байгаагийн гол амин сүнс нь юу юм бэ гэхээр хүмүүст эрх чөлөө тэгш боломжийг бүрдүүлж тухайн хүн өөрийнхөө амьдралыг өөрөө чөлөөтэй заалгах нөхцөлийг ирээдүйд олгох зорилготой тухайн хүнийг бид нэр одоо бэлдэж байгаа гэдгээрээ маш онцлог байдаг. Зүйлээ дагаад үзэх юм бол галтгооны ширээн дээр байгаа энэ олон орц бүтээгдэхүүнүүд маань хоорондоо харилцан адилгүй хаанаас гарч ирсэн гарал үүслийн хувьд, мөн чанарын хувьд, хэлбэрийн хувьд мөн бусдтай харилцан уралд ороод өөрчлөгдөх шинжээрээ бол дахин давтагдчихгүй онцлогтой байдаг. Тэгэхээр бидний зүгээс үүнийг юу гэж харж ийнө вэ гэхээр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дотор бид нар маш олон төрлийн хүмүүс байх бөгөөд тэр хүмүүс маань өөрөө энэ нийгмийн бүрдэл хэсэг хүн бүр энэхүү нийгэмд хувь нэмрээ оруулж ажиллаж амьдрах юм байна гэдгийг бид нар олж харж байна. За дараа нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм буюу хүн ямар нэгэн айц, дарамт шахалтгүй, хүчирхийллээс ангид ялгарлан гадуурхалтаас ангид байдлаар гачигдах зовлонгүй амар амгалан сайн сайхан нөхцөлийг бүрдүүлэх гол үндэс маань юу юм бэ гэхээр нийгэм маань хоорондоо эв ийтэй байх буюу нийгэмд амьдарч байгаа хүмүүс маань хоорондоо эв найртай зэрэгцэн орших, найрсгаар харилцах, хамтдаа хөгжих асуудлыг ярьж байна гэсэн. Тэгэхээр нийгмийн эвийг бэхжүүлж байгаа нийгмийн эвийн суурь болж байгаа зүйл маань бол ялгаатай байдал буюу бид бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд ялгаатай байдлыг хүндэтгэх, ялгаатай байдлыг хүндлэн зөвшөөрөх нь бол нийгмийн эвийг бэхжүүлэх, цаашлбал хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицлон бүтээхэд хувь нэмрээ оруулж байгаа үйл явц юм а гэж харж болно гэсэн. Яагаад бид нар нийгмийн эвийг анхаарч авч үзэж байгаа юм бэ гэхээр нийгэм эвийгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг зүйл бол нэг дөрвөн зүйл байна. Нэгдүгээрт хүмүүс өөрийн мэдэхгүй байгаа зүйл, өөрт нь тодорхойгүй байгаа зүйлээсээ айж эмээгээд зүв бус үйлдэл хийдэг. Бусдыгаа ялгарлан гадуурхдаг, эсвэл бусдыгаа хүлээн зөвшөөрөгдөв. Нэг бол дийлэх холох руу анхаарахад цөөн хүмүүсийг тоодгүй байх жишээтэй. Жишээлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг анги танхимд авчираад ирчвэл миний хүүхдийн сурлагын чанар доошлон ч гэдэг юм уу. Нэг бол бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлээр өөр хүмүүс байхад чи заавал эрэгтэй бай, эмэгтэй бай гэж тулгаж байгаа маань өөрөө эргээд айцтай холбоотой ойлголт гэж харж үзэж болно. За дараа нь яригддаг зүйл маань юу юм бэ гэхээр хүмүүс тухайн мэдхгүй байгаа зүйлийгээ маш хомос юм уу дулмиг зүйл дээр тулгуурлаад дүгнэлт хийхийг хэлж байгаа. Ямар нэгэн зүйлийг ташаа бодоо явуучих байдаг юм уу ухар мөчөд төсөөлөх маань өөрөө эргээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр хөгжих боломжтой. Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
Их хэл нь бол дохионы хэл. Энийг бүр ойтогоос ахуулаад энэ хүн эзэмших боломжтой. Тэгэхээр цэцэрлэгийн наснаас ахуулаад энэ хүн дохионы хэл сураад явах юм бол амны хөдөлгөөн хайрцгаар унших шаардлагагүй байна гэдгийг бол дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн байгаа маань энэ буруу ташаа бодол ухар мөчөд төсөөллөөс ангид байхыг зорж байна гэсэн. За хүн айгаад ухар мөчөд төсөөлөд эхлэмэгц юу болдгоо вэ гэхээр хэвшмэл ойлголтыг бий болгож эхэлдэг. Хэвшмэл ойлголт гэдгийн цаана эрэгтэй хүн бол ийм байх ёстой, эмэгтэй хүн бол ийм байх ёстой, залуу хүн юм чинь, хөгшин хүн юм чинь, ажиллаж байгаа ажилтны юм чинь, төрийн албан хаагчл ийм байх ёстой. Эсвэл төрийн албан хаагчдын зүгээс энэ зүйлийг ингэж хийдэг байхгүй юу гэж байгууллагын соёлоороо бид нар өөрсдийн зарим нэг ташаа бодлоо эсвэл зарим нэг айцаа дарахыг оролдоод хэвшмэл хийж ирсэн зүйл туршлага нэрээр хаахыг оролддог. Тэгэхээр ийм зүйлийг байж болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр өсөж хөгжих боломжтой. Тухайн хүүхдийн өсөж хөгжиж байгаа нь шууд илэрлээ олж болохгүй ч гэсэндээ, шууд тэр даруй үнэлж болохгүй ч гэсэндээ тухайн хүүхдийг шалгалтаа өгөх цагийг нь уртсгаад гэдэг юм уу? Илүү том орон зайтай анги танхимд суулгаад гэдэг юм уу? Нэг бол туслах багшийн дэмжлэгтэйгээр эсвэл тохирох хэрэглэгдэхүүн ашиглаад тухайн хүүхдийн хөгжих нөхцөлийг бүрдүүлэх бүрэн боломжтойг энэ дээр анхаарал тавиач гэж байгаа. За хүн мэдхгүй зүйлээсээ айж химээгээд түүн дээрээсээ өөрөө ухар мөчөд байдлаар төсөөлөөд тэгээд хэвшмэл байдлаар сэтгэхэд эхлэнгүүт хүмүүс нэг ялгарлан гадуурхад эхэлдэг. Хаана төрж өснөөр нь ямар туршлагатай нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал нь ямар байгаа юм, үндэс ухсаа шашин соёл нас хөөс гендер гэд маш олон зүйлсээр хүмүүс нэг чи ийм л байх ёстой, энэ савн дотор л багтдаг зүйл гэмэн тулгаж шахаж ялгарлан гадуурхдаг маань өөрөө эргээд нийгмийн эвийг эвдэх аюул үүсгэдэг. За дэлхийд дахинд болж байгаа энэ их зөрчилдөөн, мөргөлдөөн, зүй бус үйлдэл ялангуяа бид бүхэн анги танхимдаа ч гэсэн гарч байгаа тэр зүй бус ялгарлан гадуурхсан эсвэл хүүхдүүдийн зөрчилдөөнийг зохицуулж чадахгүй байгаа эсвэл аль нэг талд нь шийдвэр гаргадаг бол та өөрөөсөө хэдэн асуултыг асуугаарай гэж. Нэгдүгээрт та хүмүүсийг хэрхэн төсөөлдөг вэ? Хүмүүсийн талаарх төсөөлч нь хэрхэн бий болдог вэ? Энэ хэвшмэл ойлголтоос үүдэлтэй байна уу? Ялгарлан гадуурхалтаас үүдэлтэй байна уу? Эсвэл айдас юм уу? Нэг бол ташаа бодол төр тулгуурлаж юу? За дараа нь болохоор та яагаад энэ дүгнэлтийг хийгээд байгаа юм бэ? Энийг та багаасаа сонсож өссөн учраас юм уу? Нэг бол хамт олон нөхдийн туршлагаар юм уу? Нэг бол ялгарлан гадуурхдаг нь өөрөө нийгэмд ил болцсон учраас та ингэж харж байна уу гэдгийг дахин их талаараа гэсэн үг. За өөр нэг онцлж харах зүйл маань юу юм бэ гэхээр та яг хизээ ийм дүгнэлт хийгээд байдаг вэ? Энэ дүгнэлтийг хийхин тулд та ямар нөхцөл байдалд ямар цаг хугацаанд энийг хийдэг вэ? Яг хоёр хүүхэд хоорондоо зөрчилдөхт нь тухайн ангид тухайн зөрчилдсөн хүүхдүүдийн нэг талыг нь илүү дэмждэг байвал тэр хүүхдүүдийн дэмжлэг авдаг хүүхдийг илүү дэмжиж байна уу? Эсвэл аав ээж нь идэвхтэй хүүхдийг та илүү анхаарад байна уу? Эсвэл нийгэм эдийн засгийн хувьд гайгүй нөхцөл байдалтай хүүхдийг дэмжиж шийдвэрээ гаргаад төсөөлөд байна уу гэдгийг та өөрөө эргэж хараарай гэсэн. За дараа нь яригдж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр энэ нөхцөл байдал хизээ үүсдэг вэ гэдгийн зэрэгцээгээр хаана үүсдэг вэ гэдгийг харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ анги танхимд юм уу, хичээл зааж авах юм уу, биеийн тамирын танхимд юм уу, нэг бол урлагийн танхимд юм уу, нэг бол хичээлийн гадуур үйл ажиллагаа зохион байгуулж байхад хичээлийн анги танхимын гадна сургуулийн талбай цэцэрлэг төрөлөнд болж гин үү, эсвэл гэрээ сургууль хүрэх замд болж гин үү гэдгийг та бүхэн цаг ямагт хараарай. Өмнө дурдсанчлан айдсуу, ташаа бодлоо, ялгарлан гадуурхалтуу эсвэл хэвшмэл ойлголт хандлагаар хэн нэг хараад байна гэдгийг та үзээрэй гэсэн үг. Дараа нь тавих асуулт маань юу юм бэ гэхээр та өөрийнхөө энэ төсөөллөө яаж болох вэ? Үнэхээр эрэгтэй хүүхдийн байх ёстой, эмэгтэй хүүхдийн байх ёстой, угсаатны ялгаатай хүмүүс юм байх ёстой, дийлэх холлохны юм байх ёстой, шашны ялгаатай хүмүүс өөрсдөө юм байх ёстой, манай шашинлж шүтэх ёстой гэдэг тэр хандлага, тэр хэвшмэл ойлголт байгаа бол та үүнийгээ яаж болох вэ? Анги танхимд та хичээл захдаа юу хийж яаж болох вэ гэдгийг анхаараач гэж. За дараа нь яригдж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр хэн ингэдэг вэ? Хэн үнд нүртдэг вэ гэсэн. Тэгэхээр ангид хэн нэгэн хүүхэд ялгарлан гадуурхалт төртөж байгаа бол тэр хүүхдийг хэн ялгарлан гадуурхаад байгаа юм? Тэр хүүхдийг хэн дээрлэхэд байгаа юм? Эсвэл тэр хүүхдийг хэн үл ошоож, үл тоож тийм нөхцөл байдалд оруулаад байгаа юм гэдгийг та байнга анхаарч энэ 6 асуултыг өдөр тутам хичээл заахтаа, хичээлээ төлөвлөхдөө, хичээлээ дүгнэхдээ анхаарч үнэлж байгаарай гэдгийг та бүхнээс хүсэж байгаа. За миний өмнө ярьсанчлан нийгмийн эв буюу хүмүүнлэг иргэний арчсан нийгмийн хөр суурь болсон зүйл маань юу юм бэ гэхээр маш олон ялгаатай хүмүүс гэж хэлсэн. Маш олон ялгаатай хүмүүс гэдгийн цаана юу яригдж байна вэ гэхээр энэ нийгэмд амьдарч байгаа хүн бүр гэдгийг л та асуугач гэж. Тэгэхээр та хин бэ гэдгийн цаана юу яригдж байна вэ гэхээр
дахин давтагдчихгүй хүмүүсээс ялгарах маш их онцлогтой хувь хүн байгаа юм шүү гэдгийг та бүхэн анхаарал таваарай. За тухайн хүмүүс чиглээд та багшийн хувьар юу хийдэг вэ? Хичээлийг яаж заадаг вэ? Шууд үл хүндэтгсэн байдлаар дийлэнх хоолнох нь ингэж хардгийн хэвшмэл байдлаар ингэж ирсэн практик туршлага ийм гэж та ярьдгүй үгүй юу гэдгийг байнга эргэж хараарай гэсэн. Хэрвээ та хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч тухайн хувь шинж онцлог бүрийг нь анхаарч эвгүй байдалд оруулахгүй, айдсгүй, дарамт шахалтгүй, ялгарлан гадуурхалтгүй байх боломжийг бүрдүүлж байгаа бол та нийгмийн EV-ийг багшийнхаа хувьар бий болгож бүрдүүлж өгч чадчихна. Илүү сайн сайхан нийгмийг бий болгохын тулд хувь нэмрээ оруулж чадчихна гэж өөрийгөө харж болно гэсэн. Дүгнэх юм бол ялгаатай байдлыг бид нар хүлээн зөвшөөрч сургалтын үйл ажиллагаанд хүндэтгэх юм бол яах вэ гэхээр та болон танаас суралцж байгаа хүүхэд бүр хорвоо ертөнцийг илүү өргөнөөр харна. Монгол улсад нэг үндэстэн амьдардаг хүн байна. Маш олон угшаатны бүлгүүд байдаг юм байна. Нийгмийн бүлэг гэдэг бол дан ганц эрэгтэй эмэгтэй гэдэг хүмүүсээс бүрддэг юм байна. Энэ дотор ч насны хувьд, гендерийн хувьд, нийгэмд эзэлж байгаа байр суурийн хувьд, угсаа гаргалын хувьд, үндэс шашин, соёлоороо ялгаатай маш олон бүлэг байна гэдгийг хардаг. ертөнцийг илүү томоор таньж мэдэх боломжийг та бүрдүүлнэ гэсэн. Тэгэхээр ийхүү үйл явцын үр дүнд тухайн хүүхэд мэдээлэл авч улам их мэдлэгтэй тэрхүү мэдлэгээ цаашид ашиглах боломжтой. Ямар нэгэн байдлаар том болоод шийдвэр гаргалаа гэхэд тухайн нийгэмдээ тустай, тухайн нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн ялгарлан гадуурхалтаас ангид, гачигдлаас ангид шийдвэрийг хувь хүний хувьд гаргадаг болно гэдгийг эндээс авч үзэж болно. За дараа нь яригдж байгаа зүйл нь юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар туйшрахгүй, ялгарлан гадуурхахгүй, хэвшмэл ойлголтыг бий болгохгүйгээр аливаа асуудлыг мэдээлэл дээрээ тулгуурлаад нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж шинжилээд шийдвэр гаргах, дүгнэлт хийх чадвартай болно гэдгийг эндээс харж болж байна. Ийхүү өөрийгөө хөгжүүлээд хүмүүстэй, нийгэмд амьдарч байгаа мал туш олон хүмүүстэй зэрэгцсэн харилцаад тухайн хүмүүст айдас төрүүлэхгүйгээр, хүчирхийлэхгүйгээр, ялгарлан гадуурхгүйгээр амьдрна гэдэг бол өөрөө амжилтанд хүрэх хөрс суурин гэж харж болж байгаа. Эцэст нь тухайн хүн ямар зүйлийг хийх бүрэн боломжтой вэ гэвэл тухайн хүн өөрийгөө мэдээд, өөрийгөө таниад би хийн, би ямар хүн юм, би ямар нөөц болцоотой юм, би яаж хөгжих боломжтой юм гэдгийг таньж мэдэх нөхцөл бүрддэг. Ийхүү илүү амьдралдаа амжилт гаргаж үр бүтээлтэй амьдрах боломжийг бүрдүүлнэ гэсэн. Дараа нь яригдж байгаа нэг зүйл маань юу юм бэ гэхээр ялгаатай байдлыг бид нар ойлгуулж, хүлээн зөвшөөрч, түүнд үлгэрж харуулснаар хүүхэд маань илүү өөрийгөө таньж мэднэ. Би хэн бэ? Би цаашид хэн болох вэ? Надад ямар нөөц байгаа вэ? Би өөрийгөө хэрхэн чиглүүлж, заалж амьдралаа бий болох вэ гэдэг дээр хүртэл хөв нэмрээ оруулах боломжтой гэсэн. Ийхүү хувь хүн өөрийнхөө төвшөнд өөрийнхөө амьдралыг бусдаа зэрэгцэн оршоод амьдран дэлхийн хаач очисон хүмүүстэй харилцах, амжилт гарах боломжийг бүрдүүлнэ гэдэг маань болохоор тухайн хувь хүн дэлхийд хөлөө олох боломжийг энэ боловсролын байгууллага маань анги танхимд хичээл заахтаа ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрснөөр таниулж байна гэсэн. Эцэст нь юу яригдж байна вэ гэхээр өнөөдрийн маш их мэдээллийн урсгал дотор байгаа хүмүүс ухар мөчөд төсөөлж ташаа бодлороо аливаа асуудлыг анхаарч харж байгаа. Заримдаа нэгнийгээ хэвшмэл ойлголт хандлагаар эсвэл ялгарлан гадуурхсан байдлаар харж байгаа үед бол өөрийгөө эргцүүлж харахын зэрэгцээгээр аливаа асуудлыг олон талаас нь тал бүрээс нь шинжлэх, түүнийг өөр дөрөө тусгаж авах, эргцүүлэх боломжийг бүрдүүлдгээрээ ялгаатай байдал маань маш онцлог юм аа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.